сайн байцгаана уу? Та бүхнийг энэ подкастыг сонсож байгаад их баярлаж байна. Өөрийгөө товчхон танилцуулахад намайг Номин гэдэг. Одоохондоо Норвеги улсад амьдарч байгаа. За мэрэгжлийн хувьд гэвэл би өөрөө хүүхдийн эрх ба хүүхдийн сэтгэл засал гэсэн мэрэгчлээ. Гэхдээ би өөрөө интерьер дизайныг сонирхдог учраас чөлөө цагаараа өөртөө хийцгээе Номин гэдэг Instagram аккаунт хөтэлдэг байгаа. За анх байраа тогтчулах гэж байгаа хүмүүс эхэлж байрныхаа зохион байгуулалт болон хэмжээг сайн судлах хэрэгтэй. Тавилга авах үед хамгийн ихэнд том тавилгануудаас эхлээд байрлуулад багаар бусад зүйлсүүдэд нэмж болно. Ингэж байж тохирохгүй зүйл эсвэл хэд томцсон багцсан тавилга авч хэрэггүй мөнгө зарцуулахаас урьдчилан сэргийлнэ гэсэн. За хэрвээ бага насны хүүхэдтэй эзэгтэй нар гэрээ анх тогтчулах гэж байгаа бол аль болох үнэтэй зүйлс авахгүйгээр харин хүүхдэд тохирсон тавилга багах хэрэгтэй. Хүүхдүүд чөлөөтэй тоглож байхын тулд бас зай ихтэй байвал зүгээр шүү. Одоо үед паркет нь шал их байдаг болсон учраас хевс байх шаардлагагүй. Бас аль болох хүшиг бага ашиглаж байх хэрэгтэй. Яагаад гэвэл хевс хүшиг маань тоос шороо их татдаг учраас бага насны хүүхдүүдэд их хурдан байдаг шүү. За манай монголчууд олуула байранд их амьдардаг учраас зай тал бага хэрхэн зөв ашиглах тал дээр судалгаа их хийж байх хэрэгтэй. IKEA-гийн вебсайт дээр энэ тал дээр маш ухаалаг аргуудыг заасан байдаг учраас сонирхож үзээрэй гэж зөвлөмөр байна. За миний хувьд бол манад үнэтэй тавилга нэг их байхгүй. Хамгийн үнэтэй гэвэл ор, диван, галтгоо. Бусад зүйлс бол ихэнхдээ second hand буюу өмнө хэрэглэж байсан зүйлсүүд байгаа. Second hand-аас юм аавна гэдэг бол тийм ч муу зүйл биш. Харин засаж янзлаад өөрийн хүслээр дахин сэргээж болно шүү. Хэрвээ аль нэг тавилгаас уйдаад солиё гэж байгаа бол бүхэл бүтэн тавилгаа солих шаардлагагүй. Харин жишээлбэл диваныхаа бүрээсийг солих, эсвэл шкафны хаалгаа солих, сандалнуудаа өөр өнгөөр будах гэх мэт аргуудаар шинжилж болно. Гэхдээ би өөрөө бол тавилга солихоос илүү жилийн 4 улиралдаа тохируулж жижиг декоруудаа байнга сольдог. 100 боллоо гэхэд өнгөлөг декорнууд их ашиглаж болно. Үүл гэхэд аль болох гэгээлэг байлгахын тулд цайвар өнгийн декор байвал зүгээр. Декор чимэглэлүүдээ өөрсдөө хийх бас их сонирхолтой байдаг учраас янз бүрийн аргаар өөрсдөө хийж болно шүү. За давуу талууд бол маш олон давуу талууд байгаа. Жишээ нь байдаггүй цорын ганц зүйлийг өөрийн хүснээр бүтээж бол айгалт ээлтэй бүтээгдэхүүнүүдийг бүтээж болно. Бас санхүүгийн хувьд хэмнэлттэй гэж бодож байна. За тэгээд бас чөлөө цагаа үр ээлтэй өнгөрөөнө гэсэн үг. Мэдээж бас өөрийн сэтгэн бодох сэтгхүүгээ хөгжүүлж байна. За тэгээд миний хамгийн чухал давуу тал гэж бодож байгаа зүйл бол хүүхдүүдтэй үлгэр дуурайл болж хэрхэн өөрөө юмыг хийхийг нь багаас нь зааж өгөх байгаа. За мэдээж бас сул талууд байгаа. Яг манай Монгол орчинд бол өөртөө юм хийхээ янз бүрийн туслах материалууд нэг газараас олох хэцүү байдаг учраас ийш тийш явж тэрнийг олох шаардлага гардаг. Үүнд ч бас их цаг зарцуулдаг юм шиг байгаа. За бас өөртөө хийхээр цаг хугацаа их зарцуулдаг шүү. Тийм учраас аль болох гэр бүлийнхээ урайлж хамтарч хийвэл их хөвгчлөлтэй байх гэж бодож байна. За өөр сул тал гэвэл хэрвээ өөртөө сэтгэл гаргаж хийхгүй бол чанар муу байх магадлалтай. Тийм учраас яаж аль болох удаан хэрэглэж болохт бас чанар сайтай хийж болох талаар сайн бодолцох хэрэгтэй шүү. За хэрвээ өөртөө хэрхэн тавилга декорнуудаа хийхээ мэдэхгүй байгаа бол бусдаас суралцаж болно шүү. Би бол ихтэй цахим ертөнцөөс санаа авдаг. Pinterest, Instagram, YouTube гэд олон санаа авах сайтууд байгаа. Бас янз бүрийн дэлгүүрүүдийн вебсайт орж энэ жил ямар шүү загвар модтой орж байгааг үзэх дуртай. За завтай үедээ дэлгүүрээс юм авахгүй ч гэсэн дэлгүүр хэсэж санаа авах бас дуртай. Сэтгүүл гэхээс илүү дэлгүүр орохдоо сонирхсон зүйлийн зургийг авчдаг. Тэгээд дараа нь тэрнийг өөрөө хэрхэн гэртээ хийж болох талаар интернетээс судалж байгаад янз бүрийн арга суралцдаг байгаа. Эцэгтэй нартаа зориулж хэлэхэд хэрвээ цаг зав гаргаад чех юм бол хүн бүр хийж чадах зүйлүүд байгаа шүү. Бас өөртөө гараар уран бүтээлүүд хийн гэдэг өдөр тутмын стресснээс холдох боломжийг өгч байгаа. За гэр орноо тохижуулахдаа манай ээжнэр хөвчлэн ялангуяа хүүхдийн өрөөндөө их олон тод өнгө холдог юм шиг харагдсан. За тэгвэл энэ маань хүүхэд ундгад тэйхтэй бас бага насны хүүхдүүдэд илүү их стресс нэмэгдүүлдэг учраас том тавилга хүшиг бас хевс гэдэг зүйлсүүдэн намуу тайван өнгөтэй байвал хүний сэтгэл санаанд илүү нөлөөлдөг байгаа. За та бүхнийг энэ подкастыг сонссон дахин баярлалаа.